Төрөөчийн хуулийг хэлцэхэд мэдээ орцод эмчийн гишүүдээ бас талархлаа. Энэ дээр яригдсан зүйлүүдийг анхаарнаа бид нэр. За хуулийн ганга хорооны дарга гишүүдээ Монгол Улсын Батлан хамгаалах тухай хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болох үндсэн чиглэл засгийн газрын 2016-аас 20 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн холбогдох залтуудыг үндэслээд ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу боловсруулж ганга хорооны хуралдаанаар хэлцүүлэхээр танилцуулж байна. За 1998 оноос хойш мөрдөж ирсэн ажиллагааны тухай хуульд нийтдээ 5 удаа нэмэлт өөрчлөлт оруулж байсан байна. За энэ удаагийн ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа шалтгаан бол төрүүчийн хуулийг хэлцснүүдтэй ерөнхийдөө төстэй Батлан хамгаалалтын үндэс баримтчилт байсан энэ тогтолцооны 3 тулгуур болсон орон тойрны хамгаалалт мэргэжлийн зэрэг суурилсан зэрэгцүүлчин дайчилгаа энэ гол бол үндэс байна гэж явсан. Сая одоо орон тойрны хамгаалалтын тухай хууль ярьлаа. Одоо энэ дайчилгааны тухай хуульд шинээр гарсан багц зүйлүүдтэй нийцүүлээд нэмэлт өөрчлөлт оруулж байна. Их зүүн зохицуултууд нь суурь зохицуултууд нь бүрдэх юм а гэдгийг бас дахиад хэлчихье. Дайчилгааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд улсын болон цэргийн дайчилгааны зохицуултыг боловсронгуй болгох үүднээс улс орны эдийн засаг нийгмийг дайны байдалд шилжүүлэхийн тулд улсын болон санхүүгийн нөөцийг дахин хуваарлах замаар улсын дайчилгааг явуулахаар зэвсэг түвшнийг өргөдөн зохион байгуулах зорилгоор цэргийн дайчилгаа явуулах бөгөөд энэ нь улсын дайчилгааны бүрэлдэхүүн хэсэг байхаар тодорхойлсон зэрэгцээ. Дайчилгааны үндсэн арга хэмжээнүүдийг дайчилгааны бэлтгэлийг хангах болон дайчилгаа явуулах үе тусварыг нь тодорхойлж эрх ухрын байгууллагуудын эрх үүрэгт наривсан тусгаж өгсөн. За энэ төсөл төрийн захиргааны төв байгууллага аймаг нийслэлийн дайчилгааны даалгаврыг засгийн газар, сум дүүрэг хуулийн этгээдийн дайчилгааны даалгаврыг аймаг нийслэлийн засаг дарга, иргэн хуулийн этгээдийн дайчилгааны даалгаврыг сум дүүргийн засаг дарга тогтоохоор зохицуулж аж ахуйн нэгж байгууллага иргэний дайчилгааны даалгаврыг тогтоох эрх ухрын албан шалтгаануудыг тодорхой болгосон. За дайчилгааны тухай хуульд нэмэлт оруулсан 9, нэмэлт өөрчлөлт оруулсан 37, хүчингү дооцсон 28, өөрчлөлт оруулсан 4, хассан 3 хэсэг залт буюу хуулийн 28.5% нэмэлт өөрчлөлт оруулахаар төгссөн байгаа. Энэ дайчилгааны тухай хуульд нэмэлт оруулах, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Батлан хамгаалалт бодлогын үндэс баримтчийг Батлан хамгаалахын багц хуулиудын шинжилгээтэй нийцүүлээд орон тойрны хамгаалалтын тухай хуультай уялдаа холбоотойгоор хэрэгжсэн нөхцөлийг бүрдүүлж Батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны цогц байдал хангалтаар тооцсон, ингэж боловсруулсан. За энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар улс орны эдийн засгийн нийгмийг дайны байдалд шилжүүлэх үе хэрэгжүүлэх арга хэмжээ илүү боловсронгуй дайчилгааны талаарх субъектүүдийн чиг үүрэг үйл ажиллагааны уялдаа холбоо наривчлан зохицуулагдана гэж тооцож байна. Асуудлыг хэлж шийдвэрлэж өгье.